Сайн байцгаана уу хүмүүс иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтхан хүргэж байна. ТВ-с орой бүр 19 цагаас шинээр бэлтгэн үзүүлдэг Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийнхаа ээлжид дугаараараа та бүхэндээ өнөөдрийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Хөлбөрт анхаарлаа хандуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Эхний мэдээ, Монгол бичгийн улсын 19-р Олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиадын 3-ын даваа 2025 оны 4-р сарын 25-ны өдөр Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн байранд явагдсан бөгөөд энэ удаагийн Олимпиадын онцлог нь ганцаарчлсан болон анги буюу багийн гэсэн хоёр ангиллаар өрсөлдүүлжээ. Анги буюу багийн Олимпиадын 3-ын даваанд 6-аас 12 дугаар ангийн нийтдээ 5730 сурагч ичнээгэр оролцсноос дархны сурагчид маань 2 төрөлд манлайлаад байна. Улсын хошоо тэргүүний гих тоцтголтой оюуны ирээдүйн сургуулийн 16 ангийн хамт олон үндэсний бичгийн улсын олимпиадын 10 дугаар ангийн төрөлд улсдаа тэргүүн байр эзэлсэн бахархам амжилтыг үзүүлжээ. Монгол бичгийн улсын олимпиадыг жилбөр боловсролын ерхий газар Монгол бичгийн ертөнц төвтэй хамтран уламжлалт болгон зохион байгуулдаг бөгөөд бичгийн шалгалт, уншлага, захин бичвэр, татлан бичлэгийн төрлүүдээр аваргуудаа тодруулдаг боломжтой. Энэ жилийн улсын олимпиадад оюуны ирээдүйн сургуулиас инхүү 10, 11 ангийн гэсэн хоёр төрөлд аваргын эзэд болж дархныхаа нэрийг улсынхаа хэмжээнд өндөр төрөвлөө. Оюуны ирээдүйн сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Анхбаяр багшийн бэлтгэснээр Амарзай багштай 16 ангийн сурагчдын дунджаар 126 оноотойгоор инхүү улсын хэмжээнд бүх 21 аймаг дүүргүүдийг тэргүүлжээ. Оюуны ирээдүйн сургуулийн 16 анги маань 2024-өөс 2025 оны хичээлийн жилдээ дараах амжилтыг гаргасан байгаа. Улсын 19-р Олимпиад үндэсний бичгийн төрөл тэргүүн байр, аймгийн амжилтын гараа Монгол хэлний олимпиадад дэд байр эзэлсэн, мөн Алтан үсгийн баярт алт мөнгөн медаль, хөвгүүдийн уншлагын төрөлд алт мөнгө хүрэл медалийг хүртсэн ийм амжилттайгаар энэ хичээлийн жилиг үдэж байна. За ингээд энэхүү амжилтын маань ард байсан Монгол хэлний заахаар нэгдлийн хамт олон болно. Долгормой багштай, аймгийн боловсролын газар арчууч Нэмзаяада, сургуулийн удирдлагууд, сурагчид, эцэг эхчүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхийд ондооших Монгол бичгээ хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх энэхүү ажлыг хийдэг мэргэжлэрээ маш их бахархаж байна. Ингээд үндэсний бичгийн босоо цагаан хэвэр өнөмөхөд ивэх болтугай. Энэ жил маш онцлогтой жил байгаа. Үндэсний бичгийн улсын англи хэлбэрүүд анх удаага зохион байгуулагдж байгаа. За сурагчид маань 6 дугаар ангиас эхлэн үсэг бичгээ тайлбарлаж уншиж бичиж сурсан байгаа. Энэхүү олимпиадад оролцохдоо бид нар 1 жил бэлдээгүй 5 жилийн турш бэлтгэлтэй байсан учраас энэхүү амжилтыг гаргасан болов уу гэж бодож байна. За улсад 1-р байрт орсон гэхээр зөндөө баярлалаа. Тэгээд нүүн бэлтгэсэн багш ангийнхаа хамт олон тэгээд Монгол хэлний багш нарын өгсөн зөвлөгөөний дагуу бэлдсэний зардал 1-р байранд орсон да. Нүүн босоо Монгол бичигт Монголын маань төв хөв соёл холбоотой байгаа болохоор энийгээ таслахгүй авч явах хэрэгтэй гэж бодож байна да. Сайн байна уу, намайг Бачаарлын Азуулаа гэдэг оюуны ирээдүйн сургуулийн 16 ангийн сурагч байна. Манай ангин 6 дугаар ангиас хойш үндэсний дархлаа болсон монгол хэл болон уйгурчин монгол бичгийг дурлан сонирхон шимтсээр урлагийн тэмцээнд оролцож байгаа. Энэ урлагийн тэмцээнд орсныхаа үр дүнгээр бид улсын тэргүүн байр эзэлсэн. Бид тэргүүн байр эзлэхийн тулд хүн бүр дор бүрнээ сэтгэл зүрхээ нэгтгэн нэг анги хамт олон болж бүх сэтгэлээ нэгтгэн шаргуу хөдөлмөрсийн үр дүнд бид тэргүүн байр эзэлсэн гэж боддог. Хуваараа энэ жил Алтан үс аймгийн монгол бичгийн Алтан үсгийн олимпиад би мөнгөн медаль, манай Ширийн хамтрагч алт медаль. Тэгээд хөвгүүд уншлахад манай ангиас 3 хөвгөн алт 2 мөнгө. Эхний 3 байр байна. Тийм ер нь нүүн Монголынхаа өв соёлоор их бахархдаг. Наа баяр сайхны оюумаа гэдэг би аймгийн монгол бичгийн олимпиад 2 алтны мөнгөн медаль авсан. Хэддэг жилдээс Алтан үсгийн баярт оролцсон бэ? Сая 3 дахь жилдээ оролцсон. Хамгийн түрүүнд болохоор А үсгээс нь эхлэн заа сургаж явсан улсын тэргүүний олимпиадад тэргүүн байр эзэлсэн анх 2 агштай баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэхүү амжилтыг цаашид давтанд баттгаж улам их амжилтыг ангийнхандаа бас хүсье. Мөн түрүүнд манай ангийн багш болохоор бидний хувьд бас маш том дэмжлэг болсон. Бидний бэлж явах хугацаанд хичээл ном, сургуулийн орчинд бас их тусламжтай үзүүлсэн. Затус 16 анги нь болохоор сургуулийн маш тэргүүний анги байгаа. Хариуцлагатай, дэг журамтай бүх урлаг спортоор маш их амжилттай анги байгаа. Энэхүү ангийг удирддаг Амарзай багштай бас тусгаалan баяр хүрмээр байна. Монгол их хэлний дархлаа болсон хорвоод ганцхан үндэсний босоо бичиг монгол бичгээ дээдлэн хүндэтгэж анги хамт олноороо хамтдаа үндэсний бичгээр гайхалтай уншиж бичиж цаашлаад өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа 16 ангийн сурагчдад болон бэлтгэсэн багш нар эцэг эхчүүдэд амжилт хүсье.
Дараагийн мэдээ 5730 гаруй сурагчид буюу 160 гаруй анги хамт олноос 11-р ангийн төрөлд мөн дархны сурагчид тэргүүллээ. Үндэсний бичгээ анги хамт олноороо дээдлэн суралцж байгаа оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 7 ангиас мөн дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ. Ингээд газар хоёрыг өчрөөж намрахад орох мэд тэнүүн мөрдөн хоёрыг өсөлдөж морин хуур барах мэд хэлмэн жорогийн утгал Монгол бичгээрээ бичигдсэн дэвтэр шүд нуруу шилтээр тэр чигээрээ хүмүүн бичиг эс болон хүмүүн бичиг шүлгээс Дархуул аймгийн сурагчдын улсдаа манлайлж тэргүүлсэн бахархам амжилтууд үргэлжилсээр байна. Тэр дундаа улсын агшаа тэргүүнийг их тоцтголтой оюуны ирээдүйн сургуулийн Монгол хэл уран зохиолын багш, Монгол улсын зөвлөх багш, боловсрол судлалын ухааны доктор, буян ишиг багшийн бэлтгэсэн 11-ийн 7 ангийн хамт олон үндэсний бичгийн улсын олимпиадад 172.6 оноо буюу бусдаас хол тасархай дээд оноогоор тэргүүллээ. Их хэл өв соёлоо дээдэлж ангаараа тэд үндэсний бичгээрээ гоёж Монгол хүн болж төрсний бахархлаа үргэлжлүүлж байна. 21 аймаг нийслэл дүүргийн олон ангиудаас ангийн нийт хүүхдүүдийн дундаж оноо маш өндөр гарсан шагшиж магтам амжилт олжээ. Миний даасан бас бишэл заадаг одоо 11-ийн 7 анги Дархуул аймаг за тэгээд оюуны ирээдүйн зохицлол сургуулийнхаа нэрийг улс үндэсний бичгийн улсын 19-р олимпиадад 11-р ангийн төрөл тэргүүн байр эзэлж ингээд сайхан амжилт гаргаад ирлээ. Тэгээ энэ одоо амжилт бол манай ангийнхны хүүхэд бүрийн одоо хүчин зүтгэл, ээж аавуудын дэмжлэг тусалцаа, хүүхдүүдийн хүчин чармайлт байсан юм аа. За би 34 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарт тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд. За би Монгол бичгийн заах арга зүйгээр Монгол бичиг сурах савшмын арга гэдэг Монгол бичгийн үсгээ 8 цагт сурах энэ арга зүйгээр докторийн зэрэг хамгаалсан байгаа. За манай Монгол бичиг бол одоо яг цагаан толгой сурах үеийн хүүхдийн гол одоо асуудал бол ихэн дунд адагта 3 өөр төрөлтэй байдаг. За тэр учрыг нь бол тайлж таниулаад ингээд тавгаалсан зэрэг байгаамаа. Тэгээд энэ жил бас Монгол улсын зөвлөх зэрэг авсан. Манай ангийнхан бол одоо дуугар бол дууныг, доктор бол хүчнийг ингээд хий гэсэн зорилгынхаа төлөө бүгд одоо чармааж чаддаг. Бие биендээ одоо сайхан хүндэтгэлтэй ханддаг. Сайхан жилтэй ихэнх нь одоо хулган жилтэй тийм ивэлтэй тийм сайн хүүхдүүд байгаамаа. Зал жаргалын бэлэг төгс гэдэг оюуны ирээдүйн зохицлбор сургуулийн 11-ийн 7 ангийн сурагч. Тэгээд яг өнөхөө амжилт гаргасандаа айгу баяртай байгаа. Тэгээд ганцаараа биш анги нийтээрээ хамтдаа хичээж тэгээд өдөр болгон тэгээд бэлдээл бүхэл юмнаас уншаал тэгээд бэлдээл байсан. Тэгээд ер нь айгу баяртай байгаа. Эртний монголчуудаас байсан болохоор тэгээд одоо биднэрт байгаа яг өөрсдийн гэсэн яг ганц бичиг нь болохоор алдахгүй хичээгээл тэгэл аль болох хойч үедээ өвлүүлж үлдэх хүсдэг. Багштай бол мэдээж айгүй их баярлж байгаа. 36 хүүхэд 36 өөр арга барилаар сурах хүүхдүүдийг тэгээ бүгднийг нь нэгтгээд хамтдаа нэг олимпиадад ороод төрүүлүүлж чадсан. Тэгээд багшийн угаасаа багшийн л ер нь ачгаа байлгах та. Тэгээ эцэг эхчүүдтэй баярлаа гэж хэлмээр байна бас. Эцэг эхчүүд бид нарыг айгүй их дэмжиж одоо тусалцаа үзүүлж ер нь чадах чи нэгээр л хичээсэн бид. Намайг Баянмөнхийн Гэрэлмаа гэдэг. Тэгээ 11-ийн 7 ангийн даргаар суралцдаг. Тэгээд яг бид нар болохоор арга уйлаг гэдэг энэ номноос бол яг шалгалтай хөлтөө бол энэ номноос өгж байгаа нь. Тэгээд яг бэлтгэхтэй бол ингээд маш олон номоос сонингоос хүмүүн бичиг сурах чиг гэд тод мөр оюуны мэлмэ гэд маш олон ингээд одоо номоос суралцсаар агаад одоо үндэсний хичгээс одоо ханаас нь уншсан ч юм уу тэрийг айгуу сайн ингээд өөртөө уншиж чаддаг болсон. Тэгээд эннийхээ үр дүнд ч гэсэндээ маш өндөр одоо дундажтай гарсан. Тэгээд тэр нь болохоор ангийн дундаж маань 172.6. Тэгэхээр 36 хүүхдийн би яг тоолоод үзсэн чинь 13 хүүхд нь 200-аас дээш уншаад тэгээд бусд нь болохоор яг бүгд чадах ятгаараа айгуу сайн уншаад тэгээд бүгдээрээ 170 гэсэн айгуу их тоонд ингээд минутанд энэ их тоог ингээд уншсанд нь маш их баярлалаа. Одоо улстай тэргүүлсэн өөр даваа маа байхгүй лу Азтай өрсөлдөх үү гэж асуужсэн. Тэгэхээр бид нар мэдээж энэ одоо Монгол улсын бас нэг ингээд онцорч харагдуулдаг үндэсний хичгээ бол мэдээж өргөн дэлгэр ашиглахыг бол хүсэж байгаа. Сайн байна уу? Намайг Батуйгийн Мөнхөрдин гэдэг. Би оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 7 ангид суралцдаг
Ангара үндэсний хүчгийн олимпиадад орсод айгүй бахархалтай байгаа. 2 жилийн өмнө Ангара бас монгол хэлний их зохион бичих уралдаанд уустаа 4-р байранд орсонд айгүй харамсалтай байсан. Тэгээд энэ жил даагаа нэхэж төрүүлсэнд айгүй их бахархаж байгаа. Тэгээд манай 2-р байранд орсон Увс аймаг маань 114 үг дунжицсан байлээ. Тэгээд манайх хэлц давуу ясандаа өөртөө айгүй их бахархаж байгаа. Энэхүү энэ удаагийн 2025 оны үндэсний бичгийн 19-р олимпиадад Дархан аймгийн хүүхдүүд 2 чанга хамт олноороо манлайллаа. Улсынхаа хэмжээнд дархныхаа нэрийг өндөрт өргөж байгаа сурагчдад цаашд нь үндэсний босоо бичгийг дээдлэн ашиглаж, эсэлтийн эрхэр шалгалтандаа амжилттай бэлтгэж, манлайлагч иргэд болохыг хүсэн ерөнхий. Дараагийн мэдээ, дархны дулааны сүлжээ төрөмчөд хувьцаат компани зуны их засварын зөвлөгөөн өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дархны дулааны сүлжээ төрөмчөд хувьцаат компани нь 2025-аас 2026 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зуны их засварын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан их засварын зөвлөгөөнөө өнөөдөр зохион байгуулсан юм а. 2025 оны зуны их засвараар 22 бригад, 78 инженер техникийн ажилтан, мэргэжилтэн ажилтнууд 11 нэр төрлийн 59 багц ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Их засварын графика гарган батлуулсан бөгөөд графикийн дагуу хийгдэх ажлаа хилэлцэн гарч болох хүндрэл сайжруулах арга хэмжээгээ төлөвлөж их засварын зөвлөгөөнөө зохион байгуулсан юм а. Мөн тус засварын зөвлөгөөний үеэр орчин үеийн шин дэвшилтэд технологиг танилцуулахаар Бизүү технологи компаниг урьж оролцуулсан бөгөөд алба хэлтсийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, бригадын дарга нар болон гагнуурчид зөвлөгөөнд оролцлоо. За манай дархны дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани 2025 оныхоо зуны их засварын зөвлөгөөнөө зохион байгуулж байна. За зуны их засварт нийт 22 бригадын 78 гишүүний бүрэлдэхүүн дээр ажиллахаар одоо ингээд төлөвлөгдсөн байгаа. Нийт 11 нэр төрлийн 58 ажлыг бол хийж гүйцэтгэнэ. За зуны их засварыг бол зохион байгуулах шалтгаан нь бол хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, өндөө өвлжүүлэхэд гол зорилготой засварыг бол урьдчилж хийж байгаа. Иймд одоо хэрэглэгчд маань бидний засварыг бас тухайн үед таслал залгалт бол хийгдэнэ. Тэрийг тухайн үед мэдэгдэн. Тэрэндээ бас хүлээцтэй хандахыг бас хүсэж байна. За хэрэглэгчдэр бол дотор системийн бохирдол бол маш их байдаг. Тиймээс аж ахуйн нэгж айл өрхөд маань дотор системийн зуны засвартай тасварлах шаардлагатай. Энэ дээр бол харалдаа 5 айлаараа 9 айлаараа дотор системээ солих, угаалах ажлыг бол манад бол захиалга өгөөчүүд хийх бол бүрэн боломжтой байгаа шүү. 24-25 оны үлийн хичээлээд авчаад одоо 5 сарын 15-наас хичээл багасгаж зуны их засварын бол 25 оны зуны их засварын зөвлөгөө өнөөдөр болж байна. Тэгээд үүнтэй холбогдуулан бид нар одоо зуны их засварынхаа материал болон түүнтэй холбоотой бригадын бүрэлдэхүүн зундаа хийх ажлаа төлөвлөж өнөөдөр ярилцсан шүү. Мөн энэ зөвлөгөөнтэй холбогдуулаад бас CNP гэдэг манай компанитай холбогдолтой материалын тэм компани бас танилцуулга явуулж байна. Ерөнхийдөө бол засварын бүрэлдэхүүнүүдээ бид нар мэдж байна. Бараа материал, засварын чиглэлүүдээ бид нар авчиж байна. Тэгээд материалын талаар давуу талаа ярилцаад өнөөдөр бүх зүйлээ шийдээд тэгээд зуны засварт орох чинь да. 22 оноос хойш Монгол улсын хэмжээнд IE3 стандартыг төлөв. Даргамдаа Дархан улсын хувьцаат компани 12 жилийн дараа Дархан аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарч татрын үр төлбөргөө гэдгээ зарлалаа. За Дархан улсын хувьцаат компани маань одоо 13 оноос хойш татварын байнгын өртөө ажиллаж ирлээ. За ингээд хоригдлогдсон өөр сар бүрд гардаг татваруудаа одоо давахын тулд нэлээдгүй их проблем хэмнэлтүүдийг хийж ажиллаж ирлээ. Ингээд 24 оны сүүлээр татрын өрөө бол ерөнхийдөө ихэнх татрын өрийг барагдуулж, за 25 оны 3 сарын 31-ний байдлаар одоо татрын ямар ч өргөө байгуулга болж, за төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ бол манай улсын хувьцаат компанийн маань гүйцэтгэж ингэж нэг амжилтаар одоо санхүү эдийн засгийн үзүүлэлтэд сайжруулж ажиллаж байна. Мэдээж одоо манай компани санхүүжилт бол иргэдэд үзүүлсэн үйлчилгээнээс орж ирж байгаа. Тэгэхээр Дархан улсын хувьцаат компаниас үйлчилгээ авдаг нийт дарханчууд, за мөн одоо Дархан аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй за Дархан улсын хувьцаат компанийнхаа ажиллаж албаа гэгчтэй юмнаас талархснаа илэрхийлье. Хөтөлбөр сэрэмжлүүлэг мэдээлэлээр үргэлжилнэ. Сүүлийн үед Дархан аймгийн хэмжээнд ундаг нөгөөн хулгайлах гэмтрэхээр бүртгэгдэж байгаа учраас хяналтгүй газар орхихгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Он гарсаар Дархан аймгийн хэмжээнд энэ хулгайлах төрлийн гэмтэрэг бас нэлээдгүй бүртгэгдэж байна. За мөн цаашид бас өсөх хандлагатай байна.
За энэ хулгайлах төрлийн гинтрийг өсөд байгаа гол шалтгаан нь дулааны улирал ихсэнтэй холбогдож байна. За мөн бас иргэдийн хайхрамж болгоомжгүй байдал энэхүү гинтрийг гарах өсөх болоод байгаа шалтгаан нөхцөл нь бас болж байна. За тэгэхээр өмнөх 7 хоногт бол одоо хулгайлах төрлийн гинтрүүдээс энэ хүүхдийн ундаг дугуй хулгайлж байгаа асуудлууд нэлээдгүй байна. За хэдийгээр иргэд маань одоо хүүхдүүд маань ундаг дугуйгаа тийм ээ зориултын төгжээгээр төгжиж байгаа ч гэсэн за зориултын харуул хамгаалалттай газар биш камергүй гэрэлтүүлэхгүй газарт одоо олноор энэ дугуйнуудыг одоо төгжиж орхиж байгаагаас үүдэлтэйгээр энэ хулгайлах төрлийн гинтрүүдээс гарч байна. За ундаг дугуйг бас зориултын төгжээгээр төгжсөн байгаа боловч зарим нь одоо дугуйнуудыг төгжийг таслагч багажаар тасалж тухайн дугуйнуудыг хулгай хийж байна. За мөн бас төгжээтэй дугуйны одоо араамаас бусад эд ангиудыг салгаж хулгайлж авч явж байгаа юм үйлдэлүүд бас нэлээдгүй бүртгэгдэж байна. Тэгэхээр иргэддээ сэрэмжлүүлэг болгож хэлэхээр та бүхэн үнэхээр боломжгүй бол тийм ээ тухайн дугуйгаа одоо харуул хамгаалттай газар за зориултын хашаанд юм уу эсвэл гэр орон сууцсандаа за эсвэл гараажтаа одоо хадгалах юм шаардлагатай байгаад байна. Тэгэхүүс болж одоо камергүй газар тий хүүхдийн тоглоомын талбай орцны үүдэнд за мөн одоо орцон доторх дулааны одоо шугамны пар болон одоо шатны бариулаас ингэж төгжиж орхиж байгаа нь одоо хулгайчдад одоо боломжийг олгоод байна. Ийм учраас та бүхэн одоо хүүхдүүдийнхээ дугуйг өөрсдийнхээ дугуйг тий заашгүй одоо гэртээ хадгалах юм шаардлагатай байгаа. Илрүүлэлтийн тухайд бас ямар? Тухайн дугуйнууд одоо алдагдж байгаа ч гэсэн бид бүхэн бас хойшлосгүй ажиллагаануудыг хийгээд эзэн холбогдож ийн олж тогтоож байна. Тэ. Гэхдээ бас нөгөө эргээд ороход одоо Улаанбаатар хот руу зарцсан ч байх жишээний хөдөө орон нутг руу өгөөд явуулсан байх жишээний ийм тохиолдлууд гарч байгаа учраас та бүгдээд бас сэрэмжлүүлж байгаамаа. Дараагийн мэдээ залуучууд театрын хавар цагийн нээлт жигүүртний өчүүлэг хүүхдийн жүжигээр эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр залуучууд театрын уран бүтээлчид хэвлэлийн байгуурлаар мэдээлэл өгсөн. Жигүүртний өчүүлэг хүүхдийн жүжиг нь ховор шувуудын амьдрал, нүүдлийн шууд, мөн тэдний хоол хүнсний хомсдол нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалan охирч байгаа болон байгаль орчны тэнцвэрт байдлын тухай өгүүлэх бөгөөд хүүхдийн сэтгхүү зориулан тэдний төсөөллийн ертөнц хүсэл сонирхолд нийцүүлэн шинжлэх хэлбэрээр найруулан тавих гэж байгаа юм байна. За сайн байцгаана уу. Телевиз үзэж байгаа нийт үзэгчид хүүхэд багчуу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Ингээд юуны өмнөөс бид бүгд маань жил болгон одоо хүүхэд багчуудаа зориулсан шинэхэн уран бүтээлийг одоо залууч театрын уран бүтээлчд бид бүхэн маань шинэ уран бүтээл тойроодог байгаа. Ингээд энэхүү бас бүтээлийг шинэ бүтээл гаргахад үлгийдэн авахд бас энэхүү сайхан бүтээлийг маань байнга дэмжиж одоо олон том үзэгч түмэндээ хүргэж яадаг хэвлэл Дархуул аймгийн хэвлэл мэдээллийн газрын хамт олон болон DBS телевиз, AJB телевиз, за цэцэг хэмээн болон бусад телевизийн хамт олондоос баярлж талархаж явдгаа бас хэлье. Ингээд залуучууд театрын маань хавар цагийн шинэ уран бүтээл, залуучууд театрын маань дуучин бие бишийн маань зохиол. За манай залууч театрын маань одоо шинэ найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан их жаргал найруулагчийн маань найруулсан жигүүртний өчөлт хэмээх энэхүү одоо хүүхдийн шинэ жүжиг маань хавар цагийн үзрийн нээлтээр шинэ жүжигийнхаа одоо нээлтийг хийхэд бид бүхэн маань бэлэн болоод байна. За энэхүү жүжиг маань 5 сарын 12-ноос 22-ны өдрүүдэд залуучууд театрын тайзнаа өдөр бүр одоо 14 цагуудаас одоо тоглогдохоор бид бүхэн маань одоо жүжигийнхаа бэлтгэл ажилд хангацсан. За жүжигчд маань одоо жүжигээ хүүхэд багчуудаа төлөвлөхөд бэлэн болоод бид бүхэн маань одоо 12-ны өдөр нээлтээ хийхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн бас жүжигийн маань бас онцлог нь юу юм бэ гэхээр энэхүү жүжиг бол одоо залуучууд театрын одоо нийт уран бүтээлчид за мөн залуучууд театрын нийт ажилчид манай залуучууд театр маань өөрөө 101 хүн ажиллаж одоо уран бүтээлчид маань болон бусад арын албаны хүмүүс ажилладаг. Хүн болгоны сэтгэл шингэсэн, хүн болгон энэхүү жүжигэнд оролцсон. Би яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэхээр одоо энэхүү жүжигийг болоо одоо энэ жигүүртний өчөлт хэмээх энэхүү жүжиг маань өөрөө мас ихтэй. За тэгээд шуудаар одоо энэ байгаль дэлхийд хог хаяхад ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг одоо шуудаар дүрсэж үзүүлсэн юм жүжиг байгаа. Тэгээ энэ жүжигэн дээр одоо олон шуудаас тайзан дээр одоо нис центр үзүүлдэг байгаа. Тэр жүжигийг одоо шууг нисгэхэд ард нь одоо манай инженер техникийн албаныхан болон одоо бусад ажилчид одоо тэр хүнийг дээш доош нь өргөх барихаас ихсүүл одоо хүн болгоны сэтгэл шингэсэн одоо ийм жүжиг маань нэгдэхэд бэлэн болсон байна. Ингээд хүүхэд багчуу таа гэдгийг нийт үзэгчид таа гэдгийг за мөн одоо нийт дарханчуу таа гэдгийг
жилдээ нэг удаа бид бүхэн маань хавар цагтаа хүүхэд багчуудаа зориулж одоо тавьдаг энэхүү жүжигийг маань аав ээжэд маань одоо хүүхэд болгондоо сайхан үзүүлээд энэ байгальд ирэхэд хог тарих нь жигүүртэн шуудад ямар одоо хор хөнөөлтэй гэдгийг харуулсан энэхүү жүжигийг одоо аав хүмүүс одоо хүүхэд багчуудаа үзүүлэр хэмээн уриалж байна. Тэгээ жүжигийн талаар одоо манай ерөнхий найруулагч инх жаргал маань та бүхэнд бас мэдээлэл өгнө. Та бүхэнтэйгээ цэвэр дэлгэцээр уулзж байгаадаа баяртай байна. За ингээд жүжигийнхаа талаар манай театрын нийт уран бүтээлчид мастагаа нийлээд 50 уран бүтээлчид арын албаных нь нийлээд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Тэгээ би эхлээд ямар ч үсэн энд одоо урлагийн тайзны бүтээлүүд бүгд хамтын бүтээл гэдэг. Ингээд бүрэлдэхүүнээ би бас танилцуулъя гэж бодож байна. За хамгийн цааталт бол манай жүжигийн зохиолч би биш. Дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. За дараагийн маань хүн бол дарханчууд бараг бүгд таних бах. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Золбаяр. За миний баруун талд сууж байгаа бүсгүй бол манай жүжигийн ерөнхий зураач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хаш Цэцэг. За баруун талд хойдлогнэнд бол манай жүжигийн гол дүр шонхорт тоглож байгаа бүжигчин Даваа Цэрэн байна. За миний ард бол шар шувуунд тоглож байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дунгаамаа. Божим бор гэдэг нэртэй Болжморт гол дүрдмэн тоглож байгаа жүжигчин Гүн Далай. За манай жүжигийн хамгийн одоо хүчтэй эсрэг дүрийг бүтээж байгаа жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бүрэн Заяанаар оролцож байна. За тэгээд бас одоо энд хархан ирж оролцож чадаагүй байгаа Улаанбаатар хотын үндэсний урлагийн театрын бүжиг дэглээ чөлөөний найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Инхбаатар маань бас манай энэ жүжигийн хөтөлбөрийн найруулагчаар ажилласан байгаа. За ингээд энэ жүжиг маань 1-ээс 9-р ангийнх нь нэг бүгднийг хамарчсан тэр хүүхдүүдийн сэтгүүхийн онцлогтод тохирсон жүжиг байгаа. Жүжигийн маань гол агуулга зорилго бол бид нар хүүхдүүдтэй байгалыг яаж хамгаалах вэ гэдэг хамгийн анхан шатны бид нар ойлголтыг бидний энгийн жишээгээр хүүхдүүд хамгийн түрүүн юу хийж чадах вэ? Хогоо цэвэрлж хоггүй байх бол бидний байгалийн хайрлах хамгийн анхны алхам шүү гэдгийг л ойлгуулахыг зорж байгаа маа. Тэгээд хүүхдүүд энэ жүжигт хурж ирээд дүр болгоноос ухаарлыг авна. Эрдэнэ ном хэрэгтэйг эрдэнэ ном сурснаар ямар ач тустай байдгийг авна. За эсрэг дүрээс мань атаархал хуваа хичээх ямар байдгийг бас сурж авна. Гэх мэтчлэн бүх дүрүүд мань одоо өөр өөрсдийн гэсэн онцлогоор хүүхдийн сэтгэхүй сонирхлыг татгаар хичээн чармаан ажилласан байгаа шүү. Жигүүртний жүжигийн хөгжмийг этник стил, этник гэдэг нь ардын хөгжим орчин үеийн стилдээ авсан хөгжмийг бол илтгэлтэй. Тэгээ би бол энэ хөгжмийг бичгтээ шуудын дөрүүдийг ер нь нэлээд тодтогч гаргая гэж бодсон байгаа. Тэгээ энэ жүжиг сайхан жүжиг болсон. Та бүхнийг өргөнөөр урьж байна. За миний хувьд одоо манай залуучууд театр маань одоо жил болгон хүүхдийн жүжиг тавьдаг. Энэ болгон дээр бол зураачд бүгд оролцож ажилладаг байгаа. Тэгээд энэ удаагийн жүжигийн маань онцлог бол жигүүртний өвчл гээд нийтэд хэрэг маш олон шувуунууд тайзан дээр тоглогдно. Тэгээд онцлог нь гэх юм бол маш олон далавчнуудыг хийсэн байгаа. 35 бараг 40-од шувуу гарна. Тэднийхээ одоо далавч тэгээд дээрээс нь сарвуу гэх мэт зүйлүүдийг хийсэн. Дээр нь жүжигийнхаа нөгөө ерөнхий хэм маягийг ярилцж агаад нэг Монгол хэм маягийг бас шингээж өгөхийг хичээж ажиллаа. Тэгээд хүүхд багчууд маань ямар хөөрхөн жүжиг болсныг нь сонирхорой гэж л. За театр маань жил бүр хүүхдийн жүжиг хүүхд багчуудаа уламжлуулан тавьдаг. Энэ удаагийн хүүхдийн жүжиг маань жигүүртний өвчлөгээд хүүхдийн жүжиг байгаа. Хүүхдүүдийг одоо хар багасаа өсөж том болохдоо нэг ч гэсэн зүйлийг зөв сайхан хийгээд сурчаасаа гэсэн тийм тусгалыг одоо бид нэр жил бүр хүүхдийнхаа жүжигэн дээр оруулж тавьдаг байгаа. Энэ удаагийн хүүхдийн уран бүтээл маань бас хүн болгоны эмзэглэж авдаг. Бас нийгэмд болохгүй байгаа зүйлийг хүнд тавьсан бас юм санаатай жүжиг байгаа. Тэгээ манай театрын уран сайхны зөвлөл батлаад энэ жил тоглож байгаад бас энэ жүжигийн зохиолыг бичсэн хүний хувьд бас баяртай байна. Зохиол маань бас сайхан тайзан дээр амьлаад олон сайхан уран бүтээлчд
тэгээд арын албаныхан найруулагч, хөгжмийн зохиолч, зураач гээд олон хүний хүч хөдөлмөр шингээд сайхан уран бүтээл болж байгаа. Та бүхний өргөнөөр хөрөлдсөн ирж үзхийг бас урьж байна. Сайн байцгаана уу? Дархан хотын гэрэлт ирээдүй болсон оюунлаг хүүхэд багчууд, хүндэт эцэг эхчүүд, залуучууд театр төдийгүй соёл урлагаар Монголын ирээдүй, дархны ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа соён гэгүүл хэрэгт үргэлж гай бие оролцож байдаг хамтран ажиллагч хамт олон болон залуучууд театртаа үеийн үед хамтарч ажилласан эрхэм хүн бүхэнд юун төрөнд театрынхаа хамт олонны нэр өмнөөс талархснаа илэрхийлье. Хавар цагийн үзүүрийн шин нээлт буюу Дархан хотын залуучууд театрын хамт олон хүүхдийн шин бүтээл болох жигүүртний үжил зүжгийг үзэгч хүүхдүүдийнхаа хүртэл болгоход бэлэн болсон байна. За тэгээ энэхүү бүтээл дээр бол манай залуучууд театрын дуучин би биш маань өнгөрсөн оны хүүхдийн шинэ бүтээл за тэрний өмнөх он буюу 23 24 онуудын толбод цагаан хүүхдийн жүжигийн зохиолч маань байгаа. За би биш маань бичсэн олон зохиолууд бас залуучууд театрын тайзнаа урын сан баяжуулж хүүхдийн бүтээл болгон дуулал бүтээлүүд болгон тавигдсаар байгаа. За тэгээд энэхүү бүтээл дээр маань залуучууд театрын уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээ ажиллахаас гадна инженер техникийн хамт олон бас арын игнэнд бас багаараа оролцож байгаараа энэ жүжигийн бас нэгэн онцлог оршин. За тэгээ сая манай удирдах авторууд маань бол ерөнхийдөө зохиолынхаа гол агуулгыг хамтран ажиллаж хүмүүсүүдэд танилцуулж хэллээ. За жүжигчдийн хувьд бол шувууны дүр дээр ажиллах бол бас их амаргүй. Дотоод сэтгэлгээнээс гадна биеийн үйлдэл, нүд чих гээд юм бүхнийг хөдлөхийн тулд бол хүүхдүүдтэй үнэн бодит шуудын чуулганыг үзүүлэхийн төлөө тал бүрийн судалгаа хийж бодож сэтгэж ажиллаж байна. За тэгээ энэхүү бүтээл дээр маань бас хувцсны зураачаар ажиллаж байгаа хашчицэг зураачтай бас тусгайлан баяр хүргэмээр байна. За энэ жүжигийн маань хувцс хэрэглэлүүд маш хөнгөн шийдэлтэй. За тэгээд бол үзэгчд харахад итгэл үнэмшил дүүрэн ийм бас хувцсыг бас бүтээж байгаа гэдгийг бас онцолж хэлэх зүйтэй байх. За тэгээ манай залуучууд театрын жүжигчид за мөн дээрээс нь манай бүжигчид, дуучид гээд багаараа бид бүхэн хонон үнжин одоогийн байдлаар 90-80% гүйцэтгэлтэйгээр бид одоо тоглож байна гэж ойлгож байгаа. За тэгээд хяналтаа үзэгч таны мэлмид 100% гүйцэтгэлтэйгээр бид хүрэхэд сэтгэл тогтлон хүлээж байна. Тэгээд бүх хүүхэд багчуудыгаа хүрэлцэн ирж жигүүртний өчлөлтөө буюу жигүүртний чуулган таавагдыг урьж байна. За Дархан хотын телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний хувьд гол ба туслах дүрүүд зогсож байна. Миний хувьд энэ жүжигийн шар шувууны дүрийг авсан. Тэгээд яг хөө би бишийнхэн буйнаар ингээд нэг жил болгон л амтан болон хуурч байна, тийм ээ. Тэр жил нэг сааралчоон болох гэж ихэн болсон. Одоо энэ жил шувуу болж байна. Нисэж үзэх гэж их үзэж байна. За тэгээд мэдээж бүх хүн дөрүүдтэй судалгаа хийн, шар шувуу жишээ нь яаж хөдөлгөө гэж адаглал толгойч нь 360 биш 180 иргэдэг юм билээ шүү манайхаа. 360 гэж миний толгой бүр 360 эргүүлэх гээдээсэн. Тий. Тэг гих мишлийн бид нар ингээд тус тусдаа дүр дээрээ маш сайн ажиллаж байгаа. За мэдээж ганцхан жүжигчин хүн энэ дээр ингээд ажиллаа зогсохгүй зураач хөгжим за бүжиг техник гэд бүх ингээд синтез үе ингээд хамтралын бүтээл байдаг болохоор энд маш их ажиллагаа шаардсан. Тэгээд бүгдээрээ ингээд 5 дугаар сарын 12-нд хэн хаана ямар жигүүртэн болсон бэ гэдгийг бид бүхнийг олж танаарай. Танигдахгүй байх тусмаа бид нар чадвартай явсан гэж бид нар өөрсдөө дүгнэх ёстой шүү. Би бол танигдахгүй гэж өөрийгөө бодож байна. Итгэлтэй баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид дотоод мэдээлэлээ танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн энэ хэсэгт цаг агаарын мэдээлэл хүлээн авна.
сонсогч та бүхэндээ DBS-ийн хамт олонний эрхлэн бэлтгэдэг төвмсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэхэн дугаараар танилцууллаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Сайхан амарцгаарай. Баяр та үзэгчдээ.